За юу яцхан миний санаа модны цуглуулах надад за тоглосон. Тэгээ царайлгаа гэж явж байна да тий. Хэд хоног ялч нөгөө нэг ханиа түрээд тэгээ сахал махлал усаагүй болсон комментатор дээр ингээд инстаар яаж аа тий ингээд шамирц юм уу хэд хоног шоот юм уу гэж би шоотаагүй гэж. Зүгээр ядраад тэгээ нөгөө нэг би нэг зүйл ингээд ойлгосон. I'm not 18 anymore гэсэн юм байлээ. Тэгээд нөхөн сэрэх хугацаа ч гэсэн удаж जैन. Гэтэ би буцаж ирлээ. За тэгэхээр хэдүүлээ энэ удаа юу үзэх вэ гэж те. Хэрвээ чиний амьдрал X-тэйгээ ямар ч ингэдэг нэг проблем байхгүй тэгээд одоо урт хугацааны ингээ харилцаатай байвантай бас ямар ч асуудал байхгүй татврын төлөө нийгмийн даатгалын төлөө Улаанбаатарт хамгийн хөөрхөн хүнээ хийж байгаа бол энэ бол чам зорилготой өвчлөг шүү заа. Хэрвээ асуудалтай байвал харж үзэж болжээ. Тэгээд чи хувийн уншлагын цаг байхгүй гэсэн сайтн дээр нөгөө би өнөөдөр гадуур явж ирсэн болохоор цаг оруулаагүй байхгүй. Тэгээд би маргааш бол оруулчихна. Тэгээд яа catch in here надтай уулзч болжээ. Зя. We'll see. За X2-ын дон ингээд нөгөө ямархан энергиуд ингээд холбогдчихэ. That's what I thought. Энэ нөө өнгөрсөн бороаны араас нөө цовно өрнө гэж байдаг да. Тэрнтэй адилхан юм болж байгаа байхгүй. Яа тэгвэл дөрвийн саваа ингээд доошоо гарч ирж байгаа. Universe ингээд нэг хаалгаа хааж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүтээ гинт нөө ухаарад наачдаг штэ. Oh shit гэдэг те. Энэ угаасаа бодож үзье. Ер нь хүний нэг юм натурал зангуудын нэг байж магадгүй бах. Бид нэр тухайн нөхцөл байдал үйл явдал донд асуудал ингээ гарч ирж байгаа штэ. Тэгэхэд бид нэр процесслохдоо жоохон муу байдаг нь үнэн те. Бид нэр тухайн нөхцөл байдлаа дүгнэх нь ингээ муу байдаг. Дараа нь бүх юм ингээ нөгөө амжаад тайвширсны дараа oh shit одоо ингээ нөгөө би ингээ нөгөө гадарлааг нь ойлголоо гэдэг шиг байсан байгаа даахгүй юу. Энэ бол ингээ нөгөө хэний ч буруу биш. Энэ хүний зөв натурал ингээ нөгөө өгдөл. Гэхдээ бид нар тэглээгээд хөгжих хэрэгтэй байдаг. Бид нар ямар нэгэн сүйтгэл, ямар нэгэн унал болгоны дараачаас хичээл ингээд сурчмууд илүү ингээд ухаалаг болж эхэлдэг. Тэгээд дараа нь төстэй ингээд асуудал гарч ирэнгүүт хайнтлах чадвар маань бидрэх хэсдэг те. За юу вэ гэвэл штэ те. Тэргүүний аяг доошоо мөртлөө 10-ын зоос дэшээ одоо байхгүй. Тэгээд 7-гийн одоо илттэй хамт. Энэ дээрээс юу гэж ойлгож болох вэ гэвэл штэ те. Та хоёрын нэг нь аль хэзээ ингээд нөгөө нэг ер нь хүнтэй болоо эхэлсэн юм шүү. Магадгүй тэгж бодоод таамаглаад ингээд араас нөгөө нэг амар sneaky буюу ингээд нэг катналцдаг да тэгээд байгаа юм шиг. Тэгээд асуудал нь яг юу гэж гарч ирж байгаа вэ гэвэл 2-ын цаас доошоо 9 ингээд нөгөө нэг илттэй хамт байгаа даа байхгүй юу. Энийг хэдүүлээ юу гэж ойлгож болох вэ гэвэл нөгөө нэг таад нэг анзаарч ирсэн үү? Ямар нэг юмны шийдлийг олох гэж үзээд тэгэнгүүтээ зөв бодоод байдаг та. Тэ бодхоос өөр юм хийдгүү те. Тэгж нэг харсан чи бүр ингээ бүх юм ингээ нөгөө нэг өнгөрсөн борооны араас цог нөмрөөд ингээд бүх юм ингээ дууссан ч юм уу яатсан ч юм аа нөхцөлөл ингээ гарч ирдэг те. Энэ дээрээс ингээ нөгөө нэг харж үзэх юм бол та хоёрын харилцаа дэндүү удаан хугацаанд одоо contemplating буюу ингээ нөгөө нэг бодоол явдаг. Одоо би холбогдох уу байх уу, cool их үү, ингүүл дээр төгөл дээр үү гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд донд ингээ дэндүү удаан болцсноос ингээ болж ингээ нөхцөл байдал жоох ингээ нэг төвхтэй болцсон болоо гэдэг хөзрүүд ингээ байж байгаа байхгүй юу. Тэгээд шудраг өсний үзэр ингээ нэг жажмент үзэртэй ингээ нэг зэрэг ингээ гарч ирж байна. Тэгээ энийг хэдүүлээ юу гэж ойлгож болох вэ гэвэл хэдий та хоёрын донд ямар ч ингээ нэг үйлдэл ямар ч акшн ямар ч өөрчлөлтүүд ингээ байхгүй байгаа ч гэсэн дотроосоо ингээ нэг хамтдаа ингэж нэг ухаарч эхэлж байгаа юм болоо гэдэг зөвөр ерөнхий sweet energy check нэг байгаа байхгүй юу. Тэг ингээ бодож үзье заяа. Бидний амьдралын хамгийн ухаалаг үйлдэл одоо за өшөө авалт гэж яриа. Хилэн цорд өшөө авалтын орд. Энерги нугасаа өшөө авалт те. Тэгвэл ингээд нэг өшөө авалтын талаар амар ухаалаг ярьдаг хоёр хашраад байгаа. Нэрг нь болохоор Machiavellian. Нөгөөх нь болохоор Marcus Aurelius. Machiavellian-ы өшөө авалт болохоор чи хэнийг нэг ингээд нэг гусгаар болвол тэр хүнийг дахиж сэрэхгүй болно гус гэдэг ингээд нэг учиртай байхгүй юу. Энэ болохоор ингээд классик ингээд нэг хилэнцүүдийн ингээд өшөө авалт. Жишээлбэл нэг биел авдаг дээр үед хэрвээ хин нэг надлуу ингээд бодох юм бол би зүрлээ базогтно л гэж боддог байсан баа даах яг Machiavellian ингээд нэг гарш. Одоо болохоор би жоохон ингээд нэг evolve болцсон нэг насан туршсан ингээд хилэнц байна да. Тэгэнгүүтээ би жоохон Marcus Aurelius ингээд нэг болоод байгаа байхгүй юу. Өшөө авалт гэж эцээст ингээд зүгээр
тэр хүнийг ингээд нэг уучлах, хөгжих, сайжрах, ойлгох, хүлээншөөрөх, тэгээ муу оны амьдралаа бодголохгүй. Энэ амар чухал point. Яа гэвэл би амьдралынхаа амар олон хугацаа, олон сарыг бас одоо нэг яаж зөрүүлж counterолж ингээд цохол ингээд бодоол ингээд нэг гиндагаад явуулсан байхгүй. Тэгээ яг энэ бодит амьдрал дээр шүү дээ тий. Нөгөө ч намайг тэгээс авч ирснаас марцсан сууж байгаа байхгүй. Аль хэзээ муу он хийцэн сууж байгаа байхгүй. Тэнгүү тий. Би савалцсан байсан байгааз. Тэгэхээр ингээд бодож үзье. Чи аль төвшин дээр нэг харж хэрэгтэй байхгүй. Хэрвээ чи үнэхээр ингээд нэг дотроос хангалтыг хийгээд хийл гэдэг зүйл үү. Тэгээ яг яагаад би энэ хүнтэй уулзрах болов? Энэний шалтгаан юу байсан бэ? Би яаж хөгжих вэ гэдгээ ухаарад урагшсан байвал баяр хүргэе. За X-ийн талаас energy shake-ийг хийцгээе. Дин 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 дин. Easy peasy нахуя. Хэрвээ штэ те та хоёр ингээд нэг холбогдох болгондоо байсажаа хэрэлчих гээд байдаг бол заяа. Тэгээ нэг хүн чинь нэг хүн байна да те нэг бурхан хүний чинь нэг дутуу бүтээсэн гэж ярьдаа штэ. Яа гэвэл ингээд хүнээс босоод бүхий л амьтад төгс сохгүй юу. Хүн л гацаахна дутуу. Нохоо давраад номорчдгоо гахаа давраад гадаад гардггүй штэ. Хүн яагаад дутуу байдаг вэ? Төгс биш вэ гэвэл хүн хөгждөг байхгүй юу. Хэрвээ та хоёр штэ те ингээд эргэж холбогдох болгондоо байсажаал нь хэрэлцдэг бол за авгаа минь маавгаа минь гэж юм байл те. Тэгээ чи яасан би яасан гэдэг ингээд нэг зүйлтэй ингээд байдаг бол. Тэгээ энээсээ болоод ямар ч ингээд нэг priority ингээд байдгүй бол штэ те. X-ийн хувьд бол ингээд аль хэзээ ингээд нэг цагаан алчаараа шийдсэн байгаа даа байхгүй юу. I'm out. Би дахиж ингээд нэг чамтай холбогдож өөрийгөө нэрвдүүлэхгүй. Тэ. Тэгээ бодож үзье. За ер нь бидний амьдралд үйл ойлголцлууд уурлах уу да төстас ингээ болох уу ингээд нугасаа гарч ирнэ. Энэ угаасаа хүний амьдрал. Гэлээгтэйгээд бидний хамгийн ухаалаг ингээд нэг сурах ингээд хамгийн ухаалаг байх одоо хичээл нь юу вэ гэвэл тэр болгоноос ингээд нэг юм ойлгоцсон суух хэрэгтэй байхгүй. Яагаад би дахин нэг ингээд чулуун дээрээ бүдрээд байсан бэ? Яг ингэж яриул зүгээр юм лээ. Чи хизээч хинтээ хамт байхаа сонгохгүй. Чи хинтээ үерхээ хизээч сонгохгүй. Харин чи үргэлж одоо багтаа авч исэн шархнууд өмсгөөл соол контрактаараа хинтээ байхаа одоо автоматар татагддаг. Хэрвээ штэ те чи одоо нэг араараа тавиулахаас үгдлээ айдаг бол за universe чам дээр угаасаа үргэлж тийм хүмүүсийг авчиж ирдэг байхгүй. Хэрвээ чи ингэж нэг trust issue-тэй бол за үргэлж чиний итгэлээ найдварч алт хүмүүсийг universe чам дээр авчиж ирдэг. Хэрвээ чи ингэж ууртай хүмүүсээс ингээ үргэлж ингээ нэг тийрдэг бол штэ тэ үргэлж чиний амьдрал дээр ууртай хүмүүс ирдэг. Stuff like that тэр ингээ явдаг байхгүй. Энэн дээрээс би юу гэж ярих гээд байгаа вэ гэвэл штэ тэ бидний ингээ нэг хамгийн ухаалаг болох нь хэдий бид нар за окей өөртөө ойлгочих болж байна. Өөртөө. За би иймэрхүү ингээ нэг одоо trigger level-ээр иймэрхүү хүмүүстэй үргэлж ингээ татагддсан юм байна гэдэг ойлгочих болж байна. Тэгвэл нөгөөнийхэн талаас ингээ бодож үзвэл яаж вэ? Тэр хүний ямар ингээд нэг trigger нь надад ингээд attract болсон бай. Жишээлбэл ингээд бодож үзье. Хэрвээ чи өөрөө ингээд нэг жоохон юм хом дээр ингээд нэг тавьтргүй төрөнгийн ингээд байдаг бол тэр хүн бас ингээд тэр асуудлын төлөө ингээд нэг чамтай майчилсан байгаа даахгүй. Бид нар ер нь ямар нэгэн контент үзэхдээ контент гэдэг чинь өөрөө чиний яг одоо нэг талд гэх юм уу? Чиний анхаарлыг авахгүйж байдаг болохоор ер нь контент ингээд гаргадаг тийм. Жишээлбэл айгүй олон Instagram дээр ингээд нэг гүрүүнөр psychologist-ууд явраа нэг ингээд гараад ингээд те тэр avoidant болохоор чи юм байгаамаа энэ тэр no бид нар ингэж бодвол яаж вэ? Бид нар өөрсдийнхөө ингээд ямар асуудалтай байгаа уншлах хэрэгтэй нүнэн бас тухайн хүн ямар ингээд нэг асуудлыг одоо татаж ирээд над дээр ингээд байсан байх буюу тухайн хүний талаас ингээд харах хэрэгтэй байдаг. Тэгвэл чиний идэрх процесс ч илүү хурдан болдог.
Энэ жоохон түүхтэй ингээ концептыг ойлгож байна. Гэхдээ бид нар энийг заавал ойлгох хэрэгтэй. Жишээлбэл ингээ бодож үзье. Хэрвээ чи ингээд нэг асуудал дээр ингээ байн хэрэлддэг бол гэж байгааз. Байн хэрэлддэг бол. За асуудлыг өөрөөсөө хайх нь боломжтой тий. Тэгээ буцаж холбогдолондоо л агаа минь гэждэг бол асуудлыг нэг дөрөөс маадгүй чи нэг хурц өгтэй ч юм өсгөл жоохон мин байдгаар л ингээ явуулчлаа байна. Тэгвэл нөгөө чи чадаа яагаад ингэ хэрэлдээд байгаа. Нөгөөний талаас чи юу гэж харагдаад байгааг харах хэрэгтэй байхгүй юу? Жишээлбэл ингээд нэг чи эцсийн point гэдэг зүйлийг ерөөсөө тавьдгүй байсан болоод нөгөө чинь чамтай бас эргэлж холбогддог ч юм уу те бас тэгж ингээ ойлгочих юм бол чи ер нь өнгөрсөн харилцаа гэдэг зүйлээ онцлоод цасан сайжруулах. Цасан сайжруулах гэдэг нь заавал нийлэх суудгаар би яриаггүй шүү. Хөгжөхөд ингээд хамгийн том алхам болт юм а. Тиймээс бидний амьдралын хамгийн ухаалаг кейс нь өөрийгөө харахыг хайж байгаа нөгөө хүнийг бас ингээ харах хэрэгтэй. Энэ дэр хин ч ингээд буруудан гэж байдаг, хин ч ингээд нэг зөв гэж байгаагүй. Бид нар зүгээр л vibration-ээр нэгтцэн хүмүүс гэж ойлгочвол яаж вэ? Тэр талаар. Тиймээс ингээ X ч ингээ үйлдэл ингээ хийхгүй ингээ хоошоо ингээ суугаад ингээ нэг цагаалчаар шийдсэн байна. Бид хоёр тэгээд уулзгалгондоо л хэрэлдэж. Бид хоёр тэгээд угаасаа ямар ч ингээ үр дүнгүй ингээл ярьж лээ дээ. Нэг нь өөрчлөгдөн гэж амарладаг. Тэгээд нөгөөт нь тэгэл наа гэдэг кейс байгаа байхгүй юу? Тэгээд тийм байна. Тэгээд нөгөө бүлгийнхэнд ингээ хэлэхэд болохоор strength user 3 ингээ нэг саваатай хамт ингээ гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд karmic тойрогтойгоор юу гэж ойлгож болж байгаа вэ гэвэл хэрвээ ч тэ X тавар ингээ нэг юу гэх юм дандаа чи за дийлэх тохиолдолд асуудал ингээ нэг зохицуулах гал те буцаж нэг холбогдоод хей хоёлаа ингээд хийгээд ингээд байсан бол шүү дээ те нөгөө X чинь тэрүүн дээр чинь тасцсан байгаа байхгүй. Энэ угаас X чинь надтай холбогдчихлээ гэж. Яагаад чамаг надтай зөрүүлж холбогдно гэдэг батаараа ингээ хүлээгээс байгаа да. Магадуурд нь чи тэгчихсэн баг. Хүн гэдэг зүйл чинь ер нь бол амар тасамтгай ингээд нэг individuals ингээ байдаг байхгүй. Би хувийн уншлага ингээ авч явах дийлэх тохиолдолд on off болж исэн ингээ хосоодаас ингээ асуудаг. Жишээлбэл тэр хосоод жил үерхсэн байлаа гэж жишээ авцгаая. Тэгээ миний дийлэх ингээ асуудаг асуулт нь та хоёр энэ хугацаанд хэдэн удаа on болж исэн бэ буюу хэдэн удаа гоё үерхэж исэн бэ хэдэн удаа off буюу салж исэн бэ хугацаа. Дийлэх тохиолдолд бид хоёр 3 сар амар гоё үерхчаад 1 сар салаад 3 сар амар гоё үерхчаад 1 сар салдаг. Паттерн болчихж байгаа. За тэгвэл ингээд тойрч бүр нэгэндээ ингээд дасчингуудаа одоо ингээд нэг надлаа залах цаг нь болж ин даа гэж. Тэгжэл ирдэн ш. Ийм байдлаар ингээд байгуул ингээд нэг та хоёрын харилцаа буцаж нийлэхдээ прогресс үүсэх үү? Дэвшил гарах уу? Би үгүй гэж бодож байна. Юм ингээд экстрем болохоор ингээд нэг чамаа ингээд нэг надлуу төрүүлж ингээд холбогдоод ер нь харилцаа ингээд засан масны нэтрэ гэдэг зүйл дээр ингээд амар ингээд confident ингээд нэг хүлээгээ суугаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бүлэгч ингээ хоёр хуваагдаад байгаа. Эхнийх нь болохоор бүр дээшээ доошоо байсараа нөгөө X бүр ингээ нэг залхацсан. За болио үлээ чадаа байснаар нь очих нохоорч тийжээлээ гэд бүр ингээ хаалга хааж авал нөгөө тал нь болохоор шүү дээ те. Чи одоо надад залгадгүй хайшаа. Би чам хүлээгээл ах яа. Гэв байр сүртэй ингээ байж байгаа байхгүй юу. Тэгээд unfortunately X чи ингээ нэг хөдөлгөөн ч юм уу ямар нэг ингээ нэг үйлчлүүд ерөөсөө гарч ирсэнгөө. За тэр яг тиймээс сайхан та зөвлөгөө авч өгье за. Хизээж битгий fucking sex based connection болгоорой. За. Юу гэж ингээ ярих гэдэг байвал шүү дээ. Та хоёрын ингээ нэг буцаж ингээ нэг холбогдтол байлаа гэж бодоход зүгээр ингээ нэг сексээс ажиллах байдаг байхгүй юу? Ойлгож байна уу?
Яагаад ер нь хосууд ингээд салаад X-уд болоод тэнгүүтээ буцаж ингээд нийлэх гээд ингээд байж захтай зүгээр яах гээд байгаа мэддэгдгүүс X гэдэг явчтай. Яагаад гэвэл зүгээр айл айлынхаа self esteem-аа өрөх гээд байгаа байхгүй яаж өгөөл ч гэдэг ингээд нэг хүнтэй ингээд үерч үерхүүчээ салангуудаа тийм болчтой ингээд шинээр ингээд хүмүүстэй болцгож эхлэв штэ. Тэнгүүт одоо self esteem буюу өөрөө үнэлэх хүнлэмж жоох багассан байдаг байхгүй юу? Энэ дасахгүй штэ. Тэгэд буцаж ингэж холбогдож байгаа зүгээр ягтай сайнтай ч зүгээр ингээд нэг би стил ингээд хүн тоогдож байгаа гэдэг ч юм нэг тиймэрхүү ингээд нэг юм оолжих гээд байдаг байхгүй юу? Миний л ойлгох шээ үстэй тий. Тэр энэ нөхцөл байдлаар ингээд нэг та хоёр ингээд нэг буух гад ингээд байгаа бол штэ тий. Миний ингээд нэг зөвлөгөө what can I say яа их үдэ. Хөзөр дээр болохоор штэ тий ингээд нэг хизээч энэ харилцааг sex based connection болгож болохгүй гэж гарч ирж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэвэл штэ тий энээсээ болоод 10-ын саваатаагаар саана өндөр доошоо чи өөрөө амар их ингээд нэг шаналах гээд байгаа байхгүй юу? Yep. Тэгэхээр бодож үзье л да. Бид нар амар сүртэй yin yang гэдэг зүйл амар сүртэй юм ярьдаг те баланс гэж юм яа л. Ихтэйс тэр юу байсан бэ гэвэл штэ те ямар ч ингээд нэг харанхуу хэцүү нөхцөл байдал үргэлж гэрэл байдаг шиг бас гэрэлтэй нөхцөл байдал үргэлж харанхуу байдаг. Жишээлбэл ингээд нэг чи X амар санц X ч гэсэн чам амар санц та хоёр ингээд уулзлаа амар гэрэлтэй санагдаад гэтээ бас dark нь ингээд байж л байгаа байхгүй юу? Яаж вэ гэвэл ингээд та хоёрын dark нь болохоор хөгжөөгүй ч юм уу эсвэл стил ингээд нэг хуучны ингээд нэг мэдрэл мотой вершнтэйгээр ингээд байжсэн байлаа гэж бодох. Мянга хөгжүүлэх гэдэг үзээрэй за. Хөгжил гарч ирэхгүй ямар нэг юмны хор тавдрыг имчлээл гэж бодж ивэл яг суурийг нь л олох хэрэгтэй гэдэг шиг л байгаа даа байхгүй юу? Тэгэхээр ингээд нэг хөзрүүдээр ингээд хараад ерөөхдөө дүгнэлт хийж байгаа та хоёр аль аль талдаа ер нь бол шинжилэлт хийсэн үү гэвэл ер нь жоох хэцүү л ингээд харагдчихэв. Тэгээд үнэхээр шинжилтийг яаж анзаардаг вэ гэвэл бодож үзье. Бид нар ингээд нэг X-үтэй ингээд уулздаг тий. Би ингэсэн тэгсэн би ингэж өөрчлөсөн гэл нэг юм гоё сонгуулийн сурталчилгаа шиг юм наадаг да. Гэтэ тэрийг аль хэзээ нөө үргэж явахдаа хийцэн л байдаг байхгүй бид нар. Хэрүүл дундаа ч юм уу тий. Тэг үнэхээр хин нэгэн өөрчлөгдөөд энергийн хувьд шинэ энерги энэ харилцаанд оруулж байгаа яаж мэдтээ? Тухайн аны бүхий л амьдралын хэсэг өөрчлөгдсөн байдаг байхгүй юу? Би бүр нэг амар сайн шиг мэдэн шүү. Амар гоё ингээд нэг буцаж нийлсэн асуудыг. Тэр хоёрын бүхий л амьдрал нь өөрчлөлтсөн байсан. Салцсан байх хугацаанд. Гэтэ тэр хоёр ч тэнийг хөөх юмтэй за хоёр талтай хизээч ч тэ нэгэнтэйгээ нийлнэ гэдэг экспект зүгээр амьдралаа бодсон муу хийжсэн байгаа байхгүй. Тэгэл эргэн тойрны токсик хүрээлээсээ ч ангижраал ингээл шин зүйлүүдийг амар ингээ хийцэн шин энерги хийцэн дараагийн шатанд гарч амар гоё жис амар unexpected байдлаар уулзаал. Тэгээ би тэр хоёроос суужсэн. Хамгийн сонирхолтой тэр хоёр ингээд нөгөө миний тараад клиентууд лээсэн байлээ л дээ. Тэр нөгөө нэг надаар үзүүлж ирсэн мэдэхгүй байж. Би ч мэдэхгүй тэр хоёрыг. Тэгээ би ингээ асуужсэн тэр хоёроос. Та хоёр тэгээ анх уулзаад ер нь ямар мэдрэмжтэй байсан юм. Fucking ингээд шинээр хүнтэй танилцж байгаа шиг л ингээ мэдрэгч байсан шүү дээ. Та хоёр нь уулзах юм ер нь нэгнийхэн талбай бодож хайд боддоо шүү дээ. Юу гэж бодож байсан чинь. Чавтай л авдаг дахиж нэлэхгүй л гэж бодож байсан гэж байгаа юм. Амар сонирхолтой байц. Аргумент нь юу вэ гэвэл чи илүү хөгжих тусам экстэй бас нийлэмэр байсан гэдэг. Гэтэ үнэхээр та хоёрын контракт дуусаагүй л ч дээ тэгмэр ингээд мэдрэмж байгаа ч гэсэн үнэхээр ээж дээр хизээ нэг цаг байвал тэгэл баг гэл. Гэтэ үргэлж шинжлэгдсэн байдаг байхгүй. Энерги удаа. Энүүгээр би ингээд нэг одоо буцаж нийлэх гэдэг найдлага мэдлага явраа нэг могт өгсөнгөө. Зүгээр чиний хийж чад хамгийн ухаалаг үйлдэл чинь юу вэ гэвэл нэгт одоо энэ нэг дотроо тээцэн байгаа бүхий л уурууд үзээ ядлууд ямар нэг юмнууд ингэжсэн тэгжсэн гэдэг юмнуудыг релиз буюу тавьж явуулах хэмжлэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд амьдралаа бодоод ингээд шинчилж ингээд амьдралаа реформ хийх хэрэгтэй л энэ л да. Тэгэхгүй болохоор одоо бид нар ингээд нэг буд гаргийн буцалтан дээр ирж байгаа. Тэгээд асуудлууд өдөж байгаа шиг бүр их гарах гэдэг байхгүй. Тэвс бэлтгэл ажиллаа хий. Гэсэн л ингээд нэг зөвлөгөө. Ямар ч ингээд нэг шинэ үйлдэл гарч ирсэн гоё. Тэгчэлтэй болчихно орсон дөө. За тэр яах вэ? Бид дээр явж гин 19. Өглөө. Би уул нь ийм уугаад байгаа царайтай юм аа. Тэгсэн яасан? Болтгүй.
Зя одоо байгаа хосын харилцааг харъя. Хэрвээ чиний ингээ хосын харилцаа чи үнэхээр ингээ оны шилдэг сайн хосууд ингээ байж үйл шүү дээ те. Энэ чам зориулгатай шүү дээ. Only асуудалтай хүмүүс. Асуудал дундаа бас мэдрэл мотой асуудал байна. Хэрэг хувийн үйлчлэгээ гэж бодож үл яа миний вебсайтаа холбогдсоор шууд Instagram болчихсон. За ёо явуулъя. Арцгай. Юусоо харилцаа харины дилей гарч ирсэн байгаа байхгүй юу. За энэ юу гэж ойлгох вэ шүү дээ. Одоо угаасаа fucking бод гариг нь боцож байгаа. За одоо угаасаа pre-shadow үе дээр явцсан байна. Тэгээ угаасаа ингээд нэг юм хүн ядантай ойлголцоод ингээ уучраа олгож байгаа ингээ төвхтэй ингээ хэл яриа гацаад байдаг. Би ч гэсэн энийг амар анзаардаг ш. Би нэг юм одоо шилбэл нэг юм бод мод гэдэг ч юм эсвэл нэг гари маргийн нөлөө мөлөө гэдэг зүйлд нэг амар ачаалбаг өгдөг хүн биш заа. Гэхдээ нэг зүйлийг амар мэдтэй. Яг нэг бод гаригийн боцолтоор ш тэ. Тайра тушгаа амар төвхтэйд ш. Тарих ажилтдаг ш fuck. Үгүй ингээд нөгөө нэг айтах ингээд Вогийн би ингээд нөгөө үгийг холбож ярихдаа жоохон төвхтэй төрлөө. За ми тарих ч юм уу яач ч юм аа ингээд нөгөө нэг тэрэндээ жоохон муу юм шиг. Гэтэ би бичгтээ бол амар сайн. Гэтэ ингээ яриад ингээ ямар нэгэн point ингээд гаргаж ирж тэтгэхдээ жоохон муу юм шиг. Миний одоо үг сонгож байгаа байдал өргөлт доошлуулдаг асуудалтай юм шиг л болдог. Гэтэ хин тав. Бод олонгод шүү дээ. Бүр амар муу болдог шүү дээ. Тэгээ ингээ яг тухайд ингээ надаар ингээ таард очилж би бас өрөвддөг шүү дээ. Хайтаг нэг юм одоо нэг хөгжлийн бэрхшээлтүүд ярьж байгаа шиг санагддаг өтөө. Гэтэ яах тэгээ болгочтой ш. За тэгэхээр та хоёрын харилцаа ингээд нөгөө үнэхээр делейтсэн байгаа байхгүй ингээд гацаа нэг орсон байгаа. Яг ингээд нөгөө нэг А гэхээр Б гэдэг яриануд өгдөө штэ ингээд нөгөө нэг чи өөрийгөө тайлбарлах гээд оролддог нөгөө ч ойлгодог нөгөө ч чам тайлбарлах гээд чи ойлгодог гэдэг ч юм те ингээд нөгөө дандаа ингээд зөрүүд наачдаг та. Тэгэд ингээд зөрүүд наачхыг хамгийн лайтын яадаг гэж дараа нь ойлгодог байхгүй. Оо fuck тэр үе тэгээдсэн мэт гэдэг ч юм уу те. Тэгэхээр одоогоор бол надад бол нэг аим сүртэй ингээд нөгөө нэг энерги ингээд цогцолтууд бол алга заяа. Өөр нэг амьдрал нь сүрээд авгам маа би чаваас ингээд холдлоо гэж нэг гарын таваа уушрах хороос ингээд нэг хүүхдүүд орхиод шууд ингээд хаалга өшгөлж явдаг юм бол ингээд хаалга лайтбар кинош ингээд нэг чамаагаас нойлын бочгоор ингээд нэг цогч байгаа бол алга зүгээр харилцаа ярианы үнэхээр ингээд нэг төвхтэй байдлууд үүссэн байдаг байхгүй. Эхнийх хоёрдугаарх нь болохоор штэ тэ ингээд нэг 7-гийн аяг доошоо ингээд нэг баатрийн зоос доошоо байгаа байхгүй. Ингэж л энэ л да ингээд та хоёр анханасаа одоо нэг харилцааны сүр гэж байдаг те. Одоо би чамтай яаж ярьж байгаа. Ялангуяа одоо шилбэл харилцааны сүр яаж гэлдэг гэвэл бүх зүйл гоё байхад харилцааны сүр нэг яригддаг. Ямар нэгэн асуудал гарч ирэхэд тухайн хосуудын сүр нь хэр сайн байна гэдгийг гарч ирдэг байхгүй. Энийг яаж ярьдаг гэвэл ер нь амар сайн хосуудыг хэр ингээд гоё цаг хугацаа өнгөрөөж хардаг шүү дээ. Асуудлыг яаж хамтдаа даван туулж байгаа хардаг байхгүй. Та хоёрын хувьд болохоор шүү дээ ямар нэг ингээд нэг асуудал гарч ирэнгүүт юу юугүй л за баа ягээл ингээд нэг өөр юм сонгох гэдэг ч юм эсвэл нэг зүхтаах гал байдаг л ингээд асуудалтай байхгүй. Энээсээ болоод та хоёрын харилцаа чи ерөөхдөө шууд ингээд нэг гацаанд ингээд орцсон байх гэсэн үг. Ойлголцохгүй байна. Иймэрхүү кейс би айгүй олоодаа харж ирсэн. Ер нь ингээд игцэгтэй нэг хэцүү яриа гэж байдаг шүү дээ. Одоо нэгнийхээ эмошналыг өвтгөхөөс өөр аргагүй ч юм уу. Би энэ ч болохоор чам дээр ингээд амар disappoint болж байна гэдэг. Иймэрхүү яриануудыг ярьж чадахгүй зүхтаад байна гэдэг чинь энэ ерөөхдөө бол яваанд одоо салтын хамгийн том ингээд нэг юу болдог байхгүй. Шалтгаан болдог байхгүй. Тэгээс ингээд та хоёрын харилцаараа ингээд хоорондын хосын харилцаа чинь ингээд гацсан байгаа шалтгаан болохоор яг тухгуураад ингээд нэг яг чухал ингээд ярианаас ингээд нэг цухтаачдаг л байгаа юм л да. Тэгээ одоо юм болгоныг контроллох гэж үздэг ч юм уу нөгөө хүнээсээ илүү болох гэж үздэг юм яадаг ч юм уу тийм асуудлыг ярьсан байгаа байхгүй. Ойлгож байна. Yeah, хааны заас. Yep. Тэр би X чинь ингээ X гэх нөө одоо байгаа хүний чинь ингээ талаар ингээ асууж байгаа байхгүй яг энэ харилцаанаар юу гэж бодож байна гэгээд. Yep, би яг тэгж бодож байна. Таар яа хин вэ?
Ойлгож байна уу? За ярина. Ер нь нөгөө чамаас ер нь холдох гэдэг юм шиг. Асууя заяа. Энэ харилцаан дээр хин ингээд нөгөө нэг амар их зогтдог бай. Өөрийгөө ингээ ойлгуулах гэх те хей надад чиний энэ зан чинь үнэхээр ингээд нөгөө надад амар хэцүү тусаад байна штэ. Надад ингээд энэ ингээд нөгөө байдал чинь аав ингээд амар жоохон шаналгаад байна. Чи энийгээ жоох ингээд надтай байж явахцанд ингэж болохгүй юм уу гэдэг ч юм уу те. Нэг юм болгоё бүтээчээ гэл ингээд нөгөө нэг тэгээ дискол ингээд нөгөө нэг за би ер нь амаа ихэдөө ер нь чи намайг ойлгохгүй мэн дөө гэдэг ч юм уу те. Яг энийг амар их ярьдаг юм штэ те. Та хоёрын нэг л байгаа даа байхгүй. Энэ харилцаа дуусгах гэж бэлдэж байгаа байхгүй. Nothing wrong with that. Бодож үзье. Өнгөрсөн борооны араас цов нөмөрнө гэж яддаг те. Тэр нь яалтчгүй л ингээ байдаг байхгүй. Би энийг өөрийнхөө амьдралын experience-ээс ч ингээ олж харж ирсэн. Би ч өөрөө тэгэж явж исэн, бас тэгэж явуулагдаж хаягдчихэж ингээ байлаа. Мангарлын хүмүүсийг ч бас ингээ тэгэж ингээ анзаарч исэн. Бидний хамгийн тэнэг нь болохоор ингээд яг энэ угаасаа хажууд ингээ байжлах юм чи яавал үжтэй гэж боддог тэнэг байдаг байхгүй. Тэнгүүтээ нөгөө хүнээс сонсгоо болцсон байдаг байхгүй. Нөгөө хүнийхээ одоо нөгөө нэг яг хэрэгцээ гэж байдаг те. Өөрийгөө ойлгуулах, халамжлуулах, тэг дулаахан мэдрэмж авах гэдэг энэ хэрэгцээ ингээ хангалтаагүй байгаа байхгүй. Тэгэд энэ шалтгаанаас болоод ерөнхийдөө бол харилцаагаа орхиж явахаар ингээд ер нь бол бэлтгэл ажиллаа хийж байна. Тэгээд хааны зоос, гурвын зоос, фүүл хүзэр, тэргүүний саваа энийг юу гэж хэдүүлэн маасаар нь ойлгож болох вэ? Зүгээр одоогийн байдлаар за би ер нь зүгээр энэ харилцаан дээр үнэхээр ажиллаж чадахгүй байна. Үнэхээр энийг чамааг бас ингээд нэг ойлгоод ингээд энэ надад бол угаасаа шанс ингээ байхгүй юм. Би зүгээр ажилдаа анхаарлаа. Тэгжээд боломжтой таараад эзэн таарах юм бол би ер нь бол холдлоо гэж ер нь бол ингээд нэг бодсон байгаа даа байхгүй. What the fuck? Эсвэл ч тэ ингээд нэг хизээш надлаа анхаарал халамж өгдөг байсан шүү дээ. Тэгээл ингэдэг байсан шүү дээ гэж хэлэх байдалтай байлж. За харъя. Хэдүүлээ зөвлөгөө арчи заа. Яа. тэргүүний саваа. Хоёроо доошоо. Temperance үзэр доошоо. Хааны саваа доошоо. За. Бодож үзье. Харилцаа эхлэх гоё байдаг те. Харилцаа эхлэх бол чадвар. Харилцааг авч явна гэдэг чинь ухаан байхгүй юу? Тэгээд миний хамгийн дуртай ингээд нэг psychologist гэдэг Jordan Peterson, Канадын psychologist. Тэгээд тэр хүн болохоор хосууд ер нь бол амар гоё өгчээсэн зөвлөгөө нь. Хосууд ер нь бол 7 хоногт at least нэг юм 2 удаа бооцох хэрэгтэй. Яад бол хитцээс тэр хүнтэй гэл чи ингээд нэг урт хугацаанд хамт байна үстэй гэдэг асуудал аргумент тавьж байгаа байхгүй. Болцоо гэдэг зүйл яг үнэхээр ингээд fancy байх шаардлага байхгүй те. Чи Aaron Terry restaurant ингээд Yamazaki унгаа ингээд нэг American Sirja T-bone steak ч юм уу эдэр ингээд шаардлага байхгүй. Болцоо гэдэг чи эцэст ингээд цаг гаргах штэ. Тэ. Хэрвээ чиний ингээ хосын харилцаа чинь хөндөрцөн заа. Тэгээд ингээд нэг юм цаанаасаа л нэг л зүйл ингээ буруу байна гэдэг нэг юм мэдрэмж авцсан бол заа. Ялангуяа би өөрөө хэлэн цолохоор хэлэнцүүд чинь нэг зүйлтэй амар сайн штэ. Ямар нэг анзаарахтай амар сайн штэ. Яг нэг л зүйл болохгүй байна да. Нэг л зүйл нэг оф болоод байна да гэдэг мэдрэмж авцсан бол заа. Хэрвээ ч бас энэ харилцаа үнэхээр сайжруулъя гэж бодож байвал. Нэг болцож үзэх юм болов уу?
Тэгээд нөгөө хүнтэйгээ ингээд нөгөө нэг аюу гоё ярихын тулд нэг зүйл заавал байх хэрэгтэй. Нөгөө хүндээ аюулгүй орчин, аюулгүй мэдрэмж өгөх хэрэгтэй таахгүй. Нөгөө хүн чинь чамаас яагаад юм нууж байгаа? Тэ? Яг бол чамд итгэж өгөхгүй байхгүй. Та зур төсөөлөл үзтээ. Багтаа дээрлүүлж ирсэн хүмүүс комментэн дээр нэг гэж чичгэн чадаас хайшаа. Эрэгтэйгөө дээрлүүлээ гэж бодъё. Аав ээжтэй хэлэхгүй. Яагаад? Яг бол аав ээжтэй итгэж өгөхгүй л байгаа байхгүй. Хэрэв та хүүхдэд бол хүүхчин дээрлүүлээ гэж бодоход хамгийн түрүүнд хинлүү яриасаа гэж үзэж байна. Та хэдлүү яриасаа гэж үзээд хүүхчин чамлаа ярихгүй байна. Тэгвэл яагаад бол чамд итгэж өгөхгүй гэсэн үг. Хэрэв чи ингээ хос чинь эсвэл чи өөрөө одоо хостоо заяа. Одоо чи өөрөө бас ингээ нэг илэрхийлж чадахгүй нөгөө чи чамд тоодгүй байвал заяа. Vice versa айл айлангаар ярьж байгаа шүү. Хий чад хамгийн ухаалаг үлдэнэ. Эхлээд аюул орчин бүрдүүлэх. Хоёулаа хамтдаа яг энэ яриаг ярихад нэг хэрүүл болохгүй. Зүгээр гоё тайван chill ярьцгаая. Гоё wine унгаа. Гоё гадуур алхангаа. Яагаад ярьж болохгүй гэж. Тэгээ яагаад гоё ингээд сониос гэдэг нэг хөөрхөн яриа эхлэлдэг дээ. Ингэж аахгүй тэгж аахгүй. Тэгсэн юм гээл. Энэ дэр би нэр ингэж бодсон ш. Энэ дэр ингэж бодсон ш. Judgment хийхгүй шүү. Judgment хийхгүйгээр ярих. Нөгөө хүнийг шүүмжлэхгүйгээр ярих. Одоо шүүмжлэхгүйгээр ярина гэдэг нь харин эсрэгээрээ бүр нэгнийхэн санааг ингээд гоё илэрхийлээ те. Энэ гоё огтс хүрхэлэхгүй. Энэ яриаг ярих хэрэгтэй л гэж гарч ирж байгаа юм да. Тэгээд тэгэхгүй бол ингээд нөгөө нэг үргэлж ингээд нөгөө нэг харилцаа ярианы зөрүүтэй чи яасан би яасан гэдгийг ойлгохгүй ингээд яваад байна гэдэг чи өөр хамгийн том осолтой асуудал гарч ирж байна гэдэг. Харин гарч ирлээ дээ тэгээд болно. Тэгээд амьдралах удажгүй дээ. За анхаарал баярлалаа. Бай.